Гарч ашиглахгүй. Дуудлага ирсэн үед зайлшгүй шаардлагатай дуудлагыг бол авах. Тэрнээс л авах. Ашигладаггүй. Гү. Харьяач. Хаа таатал ашигладаг. За хорд төтрүүлснээр одоо тэгэл бүхэл хаваараас л ухтж яддаг та. За 8 настай бас төрсөл гарна. Хорд төтрүүл бол хосолд орох аюултай. Тэр бол ястаа болохгүй. Хамгийн харьяатай чинь тэр байхгүй. Хамгийн дээдл нь одоо нөгөө хамгийн дээд тохирол нь амь насны тохирол байгаа шүү дээ. Хүний амь болоод өөрийнхөө амийг авч чадна доо. Шөнөөл тэгэл халын гэрэлтэй явж байгаа машин зүрх юм бол айрын төрлөөр ойрлогоо шилжүүлээд тэгээ замын хөдөлгөөний дөрмөөр явуулаа байна. Гэрлээ шилжүүлээд холын замд явж байгаад бүр сан гэрлээ шилжүүлж явж ивэл. Зөв ашиглахгүй яах вэ? Ерөнхийдөө бол арын усууд ашигласан зүйл гэж оролцдог та. Хэрэгэлдэг. Одоо хүүхдүүд маань миний хүүхдүүд том болсон учраас одоо хэрэглэхээ олсноос бага хат нь хэрэгэлдэг байсан. Судлаа хэрэглэж байгаа. За хүүхдтэй. Хамгийн сүүл сая энд нэг 30 цан тавьж өгсөн. Сая нь уулзуулаад нэг машинд зам тавьж өгсөн. Хамгийн сүүлд сая юу яхад сургуулиас гараад нааш яаж жоох хөвгтөс тавьж өгсөн. Боддог. Don't take. Тохомдоо гэсэн биш үү? Сайн жолооч л гэж боддог та өөрийгөө. Дөрвөн сайн баримталж явдаг болохоор. Зам бол маш сайхан байна. Энэ хоёр урсгалтай зам бүр уул надад илүү таалагдаад байгаа. Даан чи энэ дээр нөө нэг зарим орон нутгийн иргэд байна уу? Эсвэл нөө шинээр ирсэн хүмүүс байна уу? Нөө замынхаа урсгал хөдөлгөөнийг мэдэхгүй сүрж байгаа тохиолдлууд айгүйх ажиглагддаг. Нэгт хоёрт гэвэл зарим нэг эрсдэлтэй уулзуур дээр гэрлэн тохиод таймаар санагдаад байгаа. Гэрэлтүүлэг хийхэд маар байна. Гэрлэн зохио. Тэрүүн юм уулзууртаа. Зам нь сайжирж байгаа. Тэгээд тэр дөрвөн замын уулзуур дээр бас гэрлэн тохоо байвал зүгээр юм уу? Бас таатлах юм уулзуур дээр. Тэр гэрлэн тохоотой бол зүгээр. Манай сумын одоо замын хөдөлгөөн бол зам харгуул их гоё болж байна. Тэгээд замын хөдөлгөөнд ч гэсэн одоо манай хамтчууд их соёлтой л оролцож байгаа юм шиг харагддаг. Сайн уу жолоочоо таныг бүсээ зөөж хурд хэтрүүлэхгүй гарсан дээр зам тавьж өгч байгааг бид анзаарсан шүү. Ийм сайн жолооч нарын ачаар бид сургуулиасаа аюулгүй гэртээ хүрдэг. Баярлалаа та бол жинхэнэ Сүбэрбаатар. Хүндэт гэсэн хамбогдын нэг бяцхан зорчигч аа гэж. За баярлалаа. Баярлалаа.